Бичлэг үзэж байгаа цаг үеийн мэндийг ахин хүргэе. Энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ хүмүүсийн гаргадаг нийтлэг алдааны тухай ярьж өгье гэж бодлоо. За ер нь хаа газар тохиолддог зүйл те хүмүүс гэхдээ тэр болгоо яг тэрийг анзаардгүй юм байлээ. Яг нь зарим өөртөө ажилтдаг хүмүүс бол анзаарна. Гэхдээ яг нь олон хүнд хэрэг болох үүднээс ингээд ярьж байгаа юм шүү. За энэ хүн төрлөختөн гэдэг бодгол нь өөрөө хол байгаа юмыг өөрөөс нь бүр ингээд хөршгүй хол байгаа юмыг шүтэж, биширч, даган дуурайх сэтгүүтэй юм байлээ. Тэгэл яг өөрийнх нь болцохоор тоодоггүй, өөрийнх нь биш хол байгаа юм руугаа ингэж их зүтгэдэг гэсэн үг л дээ. За яг энийг энгийн жишээгээр ярихад жишээлбэл нэг залуу нэг хүүхэнд дурлалаа, эсвэл нэг хүүхэн нэг залууд дурлалаа тий өөрийг нь тоохгүй ч юм уу өөрөөс нь бүр ингээд юмараа хав илүү байгаад идэг. Гэтэл тэр нөгөө дурлсан, шохоорхсон гэсэн сэтгэлээ тавьж чадахгүй байлаа гэж бодъё. Тийм зүйл амьдрал зөнтөө тохиолддог. Тэгээ эцэст нь араас нь хөөцөлцөөр байгаад гэр бүл болж суудаг тийм ээ. Тэнгүүтээ гэр бүл болоод яангууд ихэндээ бол гоё штэ тий. Оо намайг тоочлоо ямар гоё юм бэ гэдэг ч юм уу ингээд байжгаад тэгээ явандаа нөгөө нэг бүр араас нь ингээд зөндөө юм болж гүйж өөр юм болгосон хамт амьдрах болсон тэр нөхрөө эсвэл эхнэрээ бүр ингээд үнэлэхгүй болцсон байдаг. Ерөөсөө л энэ бол жижигрүүлсэн жишээ аахгүй юу? Миний одоо ярих гэж байгаа зүйлийн гол жишээ нь жижигрүүлсэн жишээ нь. Тэгэхээр үүнээс үзэхэд хүн ямар сэтгүүтэй байдаг вэ гэхээр өөрт нь байхгүй юм руугаа шундаг, эсвэл өөрөөс нь хол, өөрөөс нь илүү өндөрт харагдаж байгаа юмыг шүтэж бишрэхтэй илүү байдаг. За яагаад гэхээр хүн төрлөختн үүснээс хойш ерөнхийдөө энэ шүтлэг бишрэл айдас гэсэн зүйл бол давхар дагаад өссөн л дөө. Өмнөх видеонууд дээр би ярьжсэн тийм ээ. Бид нар одоо өөх түүхээ судлаад үзэх юм бол буюу хүний анхны одоо үүсэл хөгжлийг ингээд судлахаар тэнд өөр одоо дэлхийгээс илүү удаан байсан гаргаас ч юм уу те илүү өндөр төвшний технологитой соёл иргэншилтэй тэр биетүүд ирж хүн төрлөختнийг гений инженерчлэлээр бүтээж байсан гэж ярьжсэн. За тэгэхээр тэр цагаас эхлээд олон зүйл болчихсон. Зарим нь хүмүүсийг өөрсдийнхөө нэг болгож хамтдаа одоо хайр гэрлийг түгээх гэж гэдэг юм уу те сайн сайхан зүйлээр бүтээх гэж оролдож зааж сургаж байсан бол зарим нь хүн төрлөختнийг боолчлох дэлхийн баялагийг авах зэргээр ингэж доороо байлгах юм сонирхолтой байсан. За тэгвэл тэр хүн төрлөختнийг боолчилж доороо захирч дээрээс нь дэлхийн баялагийг ингээ авч явах сонирхолтой нөхдүүд бол ерөнхийдөө ялсан юм. Ялаад одоо бидний энэ амьдрал буюу улс төр хүн төрлөختн нийгмийг одоо захирч одоо хүртэл захирч явж байгаа. За тэгэхээр тэдний хувьд ингээ хүмүүсийн сэтгхүүд олон юм ингээ суулгаж иж боолчлох шаардлагатай болж байгаа хгүй. Яагаад гэвэл хүн төрлөختөн үүсэж хаад өөрөө сүнстэй бий болж байгаа. Ерөөсөө нөгөө биороботуудыг бол үүсгээг байх нь шүү дээ. Адилхан өөрсдийнхөө генийг өгчөж тийм ээ өөрсдөө адилхан тэр сүнс гэдэг юмыг суулгаж хөгжүүлж исэн байнамаа. Тэгэхээр сүнс гэдэг зүйл нь өөрөө маш хүчрхэг их үүсрээ нэг хэсэг оч гэдэг утгаараа хэрвээ хүний сүнс гэдэг зүйл өөрийгөө ямар агуу хүчтэй гэдгээ мэдхтэй илүү ингээд шууд дээд их сурвалжтай холбогддог ч юм уу асар их хүчийг өөрөөсөө гаргадаг эсвэл маш тийм өндөр хүчтэй холбогдох чадвартай байсан учраас ерөөсөө тэрийг даржиж ингээд доороо боолчлох юм байна гэсэн зүйлийг томьёолыг ингээд гаргаж ирж байсан учраас өдий хүртэл одоо хүн төрлөختний сүнсийг ингээд дарж боолчилж байгаа гэж ойлгож болно. Тэгэхдээ тэд нар юу хийсэн бэ гэхээр шүтүүлэх одоо ямар нэгэн бурхныг ч юм уу эсвэл өөрсдөө ч юм уу те бид нар бол та нараас илүү хүчтэй, илүү өндөр технологитой, бид нар илүү ухаантай, бид нар бол тааны бүтээгчд юм гэж одоо өөрсдөө шүтүүлэх гэж эсвэл ямар нэгэн зүйлийг шүтүүлж тэр шүтж байгаа зүйл нь та нарын хөршгүй хол байдаг, хөршгүй өндөрт байдаг тийм ээ. Тийм учраас та нар чи яах хийх нь бүгдийг ингээд шийддэг учраас та нар одоо айж явах хэрэгтэй гэдэг програмыг суулгасан байна. Тэгээ одоо хүн төрлөختөө үүссэн цагаас эхлээд маш их удаан хугацаа өнгөрсөн. Тэгээд энэ удаан хугацаа ингээд нэг юм давтагдаад, нэг үзэл санаа давтагдаад, нэг зүйлийг иргэшээлт ингээд яваад тахаар бүр ингээд хүний энэ маах цус эсэнд тийм үзэл нь өөр нэвч шингэждэг юм байна л та. Итгэл үнэмшил айдас нь нэвч шингэсэн гэсэн үг. Тэгэхээр хүн төрлөختөө одоо ямар болцсон байна вэ гэхээр тэр хөршгүй холын зүйлээс айж, хөршгүй холын зүйлийг шүтэж, мөргөж
сүрдэж амьдардаг. Тэрэндээ бүр ингээд угаасаа тийм л байх ёстой гэд ингээд суулгацсан байхгүй өөртөө. Тэр одоо бол хэдүүлээ энэ програмаас энэ үзэл бодлоос гарах хэрэгтэй. Бидний шүтэх ёстой зүйл, бидний хайрлах ёстой зүйл, бидний үнэлэх ёстой зүйл, бидний үлгэр дуурайл авах ёстой зүйл хол биш. Яг хажуудад иргэд байдаг байхгүй юу? Одоо ингээл дэлхийн алдартай хүмүүсийг харуул хүмүүс шүтдэг шүү дээ. Одоо тэр хүн лав намайг тоохгүй бах та. Энэ хүнтэй цаг тохирч уулзаад маш хэцүү гэл ингээд дотроо нэг хаалт үүсгэждэг. Тэгэл энэ хүн дэлхийн алдартай уд юмчин, алдартай жүжигчин, дуучин юмчин бүрстээ маш өндөрт байгаа хүн гэл дотроо бодцдаг. Тэгэл тэрийг шүтэн бишрээл, бурхан шиг дахиад гэрээрээ дүүрэн зургийг нүлгөөл өөрөөсөө ингээд зөндөө илүү юм шиг ингээд бодцдаг. Тэгсэрнээсээ хажууд байгаа эцэг эгч гэдэг юм уу, хажууд байгаа үр хүүхэд хань ижлээ тэгж ингээд биширч хүндэлж чаддгүй. Тэгэхээр энд маш том алдаа байдаг хгүй. Энээс болж хүмүүс аж аргалгүй амьдрах нөхцөл нь бүрддэг гэсэн үг. Хэрвээ бид нар тэр шүтэж бишрэх хайрлах ёстой тэр гайхамшигтай зүйлс нь яг хажууд иргэд байдаг юм аа. Миний хажууд байгаа хин нэгний дотор байна. Миний үр хүүхдүүдэд байна. Хажууд байгаа энэ модонд байна. Дээшээ хараад энэ тэнгэрт байна гэдэг ч юм ингээд ойрынхоо зүйлээс ингээд олоод харчих юм бол тэр хүний одоо тэр өөрийгөө хайрлах хайр, өөрийгөө үнэлэх үнэлэмж, бусдыг хайрлах хайр гихчлэн ингээд бүх зүйл ингээд гоёор эргэх хэрэгтэй байхгүй уулна. Энэ чинь яг зөв ухах тун шүү дээ. Ер нь юмыг ингээд нэг холоос хагаад идэх хүн аз жаргалыг ч холоо сайн өөрөөсөө илүү гэж бодсон бурхныг ч тэр хол байгаа гэж бодно. Яг үүндээ бүх зүйл бидний дотор бидний дэргэд байдаг. Их үүсээр бүтээгч бурхныг бид нэр хол байна гэж боддог. Тэнгэр дээр гэж байна гэж боддог. Гэтэл тэр юм болгонд шингээстэй байдаг. Энэ амьсгалах агаарт, энэ дэлхийн ээжийн сүнсэнд, энэ ургамал модод амьтад хажууд байгаа хүн төртөл тэр их үүсээр бүтээгч бурхны нэг хэсэг нь явж л байдаг. Тэгээ бид нэр яг хажууд энэ зүйл байгаа гэдгийг мэдэртгүү. Миний дотор энэ зүйл байгаа гэдгийг бас мэдэртгүү. Хаа хоол энэ зүйлийг шүтэж бишрэх ёстой, хол байгаа зүйл рүү явах ёстой гэсэн тийм програмтай байхгүй юу? Тэгээд эргэн тойрноосоо бид нар аз жаргал мэдрэхгүй, үнэлэмжийг мэдрэхгүй ингээд дуустдаг. Бичлэгний хамгийн ихэнд ярьж исэн жишээ вэ штэ тий. Ер нь хамгийн ойлгомжтой байхгүй. Ерөөсөө араас нь ингээд зүтгэж бөө юм болж ингээд тоогдоод хайрлагдаад гэр бүл болцсон байжж яагаад дараа нь тий хажууд хүнээ ингэж гоолж, шүүмжилж, өөн төлж одоо дургу болж эцэстээ салдаг шиг тийм үү. Иймэрхүү юм болдгийн. Тэр хүний энэ алдаатай сэтгүүнээс болдог байхгүй юу? Ерөөсөө энэ тоогдохгүй зүйлийг би намайг одоо тоохгүй зүйлийг тоогддог болгочвол бүх юм гоё боллоо. Миний амьдрал сайхан боллоо гэдэг. Эсвэл тэдэн тэрбум төгрөгтэй болчвол амьдрал сайхан боллоо гэж боддог. Тэр нь ингээд айгүй хол байх юм шиг санагдаад байдаг хамгийн гол нь. Тэгээ энэ шүтүүлэх, бишрүүлэх аргыг бас харын талынхан гаргаж ирснээрээ харын талынхны хүмүүс маш их тийм энэ аргыг ашигладаг өөр төрөө. Жишээлбэл байна шүү дээ. За бяцлаглалын хувьд ярих юм бол одоо ингээд олон хүмүүс дотоод гээрэл бяцлагал ингээд явж байгаа. Тэгэл нөгөө энэтхэг төвдийн багш нарыг гүүрүү багш нарыг ингээд шүтдэг ч юм уу. Тэгээ далаа лам дээр очиж ингээд агуу од их гээрсэн багш гэж шүтдэг ч юм уу те. Ингээд явдаг. Гэтэл яг үндэ гээрсэн хүмүүс яг үндэ тэр бурхан гэж байгаа зүйл, их үүсвэр гэж байгаа зүйл өөрөө маш энгийн байдаг л та. Хизээч одоо тий өндөр сэнтийн дээр заларчаал одоо холоос харцаал дээрээ нэг тий гэрэл тавьчаал ингээл өөрийгөө гэрэлтүүлээл холоос тавьчаал холоос харцаал хитрхи ингээд тустай юм шиг мэдрэмж үүсгэдэг. Хамтдаа амьдардаг, хамтдаа жаргал зовлонгоо хуваалцдаг тий дэрэгдэн байгаагаа мэдрүүлдэг чиний дотор ч гэсэн бурхан байгаа шүү дээ чи ч гэсэн гайхамшигтай шүү дээ гэж явдаг хүмүүс байдаг байхгүй. Гэтэл хаа хоолны л нэг өндөр дээр ингээл тий заларчаал хүмүүстэй ингээл улам холдоол хүмүүсээс улам холдоол илүү ингээл өндөрт залраал улам ингээл дээр байгаагаар ингэж мэдрүүлээл улам одоо хүмүүст ойлголт өгөхдөө би бол тустай ангид хүн, би бол гэгэрсэн хүн те та нар одоо хүссэн нь надтай уулзах чадахгүй гэдэг ч юм уу. Иймэрхүү ялгаа цаг үүсгэж байна гэдэг чинь энэ бол зөвхөн хүмүүсийн одоо дороо гэдгийг мэдрүүлэх тэр нэг боолчлалын системийг ашиглаад байгаа харын талынхны нэг юу аахгүй, арга нь аахгүй, арга техник. Гэтэл яг бидний
нөгөө хайгаад байгаа тэр бурхан гэж зүйл, их үүсэр гэж зүйл, тэр гэгэрэл гэдэг зүйл бол аль болох бид нартай ойрхон байж бидний хажууд байж дэргэд зүрхэнд минь оршдгийг уулна. Гэтэл бид нар ерөөсөө тэр зүйлээ олж хардаггүй, дандаа холоо сайдаг. Тэгээ илүү өндөрт гэлэл захал тусам, илүү гоё байхал тусам те өөрөөс нь хол зайтай байхал тусам тэрийг шүтэж, биширч, үлгэр жишээ болгож авдаг гэсэн үг. Тэгээ магадгүй одоо жишээлбэл маш гоё ингээл хүндлэгдээл, бишрэгдээл, хайрлагдаал нэг өндөр сэнтийн дээр залраал байсан. Тэр гэгээрсэн хүн, тэр од гүрүү багш, тэр бурхны авшигтэн ч гэдэг юм уу. Магадгүй тантай нэг өдөр ингээд нэг гэрт амьдрахаар болвол яг уу эхэндээ бол ингээд бишүүрхэл те энэ ч тест гэгээрсэн мундаг хүн штэ гэж яваад тэг сүүл рүү бүр үзий ядаж эхэл. Энэ одоо ямар хачуу юм бэ гэдэг ч юм уу. Энэ угаасаа л ингээд сууж л идэв штэ. Энэ угаасаа манад ингээд бэж л идэв штэ гэл тэгж ад үзэж эхэлдэг байхгүй юу. Ойртоод ирэхээр уул нь бид нар холын юмыг биш ойрхон байгаа зүйлээсээ хүндэлж, хайрлаж, суралцаж ингэж явах хэрэгтэй юм байна. Тэр нь хамгийн зөв дараал. За тэгэхээр энийг бол яг хөө зарим хүмүүс бол аргаа орсон хүмүүс бол хэрэглэдэг юм энэ тактикийг. Жишээлбэл одоо дэлхийн нэр хүндтэй одууд тийм ээ. Одоо дуучин юм уу, жүжигчин ч юм уу, эрдэмтэн ч юм уу, ямар ч л гэсэн ингээд олон шүтэн бишрэгчтэй хүмүүс өөрийнхөө нэр хүндийг унгаахгүй тулд тий өөрийнхөө одоо байр суурийг нь хүндлэгдэж, шүтгэдэж байгаа байр суурийг хадгалж хамгаалахын тулд ер нь жоохон ингээд холоос харьцах хүсдэг хүмүүстэй. Холоос харьцах тусам, хөршгүй байх тусам миний намайг бүрэн танихгүй, намайг өөрийнхөө төсөөлтөд ингээд нэгэнт гоёор ингээд шүтээд хүлээд авцсан, ойртохгүй байх тусам гоёор нь шүтэж намайг байна. Ойртоод ирэх юм бол те эднэр ингээд дундаа ороод одоо хар яриагаар ярихад бол ингээд хитрхээ дундаа ороод эхлэх штэ. Дундаа ороод эхлэх юм бол эднэр намайг хүндлэхэ болно, хайрлахаа болно гэдгийг мэддэг байхгүй юу? Тийм зүйлийг үздсэн. Тийм болохоор ингээд холоос харьцах хүсдэг ч юм уу. Тэгээд камерын өмнө ч юм уу олон нийтийн газар явахдаа ингээд худлаа дүр хэсгээ явдаг ч юм уу. Иймэрхүү байдал бол байна. Тэгэхээр ер нь энийг яг надад ийм сэтгхүү байна уугүй гэдгийг та нар өөрсдөөсөө нэгжих хэрэгтэй. Бас эргэн тойронд ийм зүйл байна уу гэдгийг бас маш сайн анхаарах хэрэгтэй байхгүй юу? Биднийг төөрөгдүүлдэг өөрөө өөрөөс минь холдуулдаг тэр бурханлаг зүйлээс холдуулдаг зүйл ахгүй юу энэ чинь нэгсэн доо оюун санааны төөрөгдөл яваад штэ. Тэгэл дэрэгдэх юмаа ингээд тоохгүй болчтой тэгснэ хаа холын юмр ингээд яваал байдаг ерөөсөө юм. Тэгээ энэ байдал маань биднэрт миний дотор бурхан, миний дотор их үүсвэр байна. Тэгээ энд одоо яг миний дэргэд, миний эргэн тойронд ингээд гайхамшигтай бүтээлүүд байна, гайхамшигтай хүмүүс байна, гайхамшигтай сүнс байна гэдэг утгаар нь одоо хүндэлж, хайрлаж, тэрийг ингээ олж харж ингэж гоё харьцах хэрэгтэй байхгүй уулна. Ядчил ингээд энийг ойлгох хүн бол гэр бүлийн асуудал гарахгүй штэ. Эм хоёр яагаад бие биенээ тэгж хүндэтгэж, хайрлаж ингэж ёс зүйтэй тодорхой хэмжээний ингээ заагтай ёс зүйтэй харьцаад байдаг гэсэн дээр үедээ. Эхнэр нь нөхрөө тийм ээ тодорхой хэмжээгээр ингээд одоо нөгөө гаднаас ирсэн чочин шиг өдөр болгон тэгж л харцдаг штэ байсан тийм ээ. Сайхан хүндэтгэж харцсан та гэж харцаал хэлэхгүй өгөө дотроо бодно хүндлэн дээдлэн нөхөр нь эхнэрээ бас тэгж гой харцсан тийм ээ. Гомдоочихгүй юмсан санаа тавина энэ маань одоо яаж байгаа бол чи минь ингэж гин үгүй юу гэл ингээд санаа тавил ингэж гоё маш гоё ингээ өндөр зэрэглэлийн зүйлтэй харьцаж байгаа юм шиг ингэж бие биендээ харьцдаг гэсэн байхгүй бие биентэйгээ харьцдаг. Тэгэхээр тэнд бол үнэхээр гоё тэнгэрлэг, бурханлаг, хайрын харилцаа явагдаж байгаа л да. Гэтэл одоо болохоор ойрхон байх тусам л ойртох тусам л одоо муухай харьцдаг болсон. Энэ угаасаа хаа холдог үчтэй. Энэ ч угаасаа ийм штэ. Энэний мундаг гэж байсан, энийг гэгэрсэн гэж байсан те. Би яхаар энийг хүндэлдэг. Наа ч угаасаа ийм штэ гэсэн сэтгхүү чи өөрөө нэг осондоо өөрийгөө бас давхар хорлоод унгаад байгаа юм баггүй юу. Тэгээ энэ үзэл бодлыг нөө харын талынхан чинь хүн төрлөختөнд суулгаж өгсөн юм ба. Та нарын шүтэх хүндлэх юм чинь бүр дээр байна. Та нар бол доор гэсэн зүйлийг эвтэйхнэр ингээд тархинд нь суулгаад дуудчихсан. Гэтэл яг тэр ухамсар сэрж гэгэрсэн хүмүүс чинь энийг ойлгосон хүмүүс бол эргэн тойрондоо хүндэтгэлтэй хандж эхэлдэг. Хичнээн дундаа орсон ч бай, хичнээн өөрт нь итгэсэн ч бай, хичнээн ингээд илэн далангуй байсан ч гэсэн хамаагүй. Би энэ хүнтэй яаж чарцсан яа тэгтээ тэргүй энэ бит хоёр бар найзууд болсон энэ бит хоёр дундаа орсон юм шиг юм чин гэсэн тийм сонин сэтгэхүй гардаггүй байхгүй юу.
Харин ч тех тусам, харин ч хажууд нь байх тусам, харин ч өөртөө нэлен далангүй байх тусам, харин ч найзрахаг байх тусам, дотн авах тусам тэр дээр байгаа зүйл шиг хувийн орон зайд нь хит таалдахгүй хүлээн зөвшөөрч хүндэтгэж тодорхой орон зайтайгаар харьцах хэрэгтэй байхгүй. Тэгвэл манайхан бол ойртол эренгүүч ерөөсөө энэ надад итгэж байгаа маань энэ надтай ойртоод байгаа маань тэгвэл би хувийн орон зайд нь халдах эрхтэй гэх нэг юм толгойд нь ороод ирдэг. Тэр хаа хол одоо танихгүй байгаа хүн тийм ээ. Тэр танихгүй байгаа заагтай хол байгаа хүнд бол бид тэр хувийн орон зайд нь халдаж чадахгүй шүү дээ. Тэгсээрээс ойртох тусам илүү ингээд бие бинийгээ хайрлаж ингээд нэгтэрших ёстой юм дээр чинь улам ингээд хувийн орон зайд нь халдах эрхтэй юм байна гэж бодонгуудаа ингээл хувийн орон зайд нь халдана. Асуугаагүй байхад нь хүчээр зөвлөгөө өгч үзнэ. Амьдралын заах гэж үзнэ. Ингээл ерөөсө хамаа намгүй харьцаж болно гэсэн юм ойлголтыг авчдаг. Тэгэл энчэнээс нөгөө нандин тэр гой хүндэтгэлийн тэр гой харилцаа, нандин харилцаа ингээд байхгүй болдог. Одоо гэр бүлүүд дандаа тийм байгаа. Нөхөр нь эхнэрийнхээ хувийн орон зайд нь халдаал. Энэ угаас миний эхнэр юм чи яадаг юм. Энэ угаасаа нөхөр юм чи яадаг. Энэ хаа болдгийг. Энэ угаасаа миний хүүхэд юм чи яадаг. Би ээж аав юм ин хулгүй яадаг юм. Эн чин заа зөвлөхөө яадаг гэж ингэж хувийн орон зайд нь халддаг. Гэтэл сүнсгэл гэдэг юм чи өөр шүү дээ. Одоо нэг гэр бүлийн 5 хүн байлаа гэх тавуулаа өөр газараас ирсэн сүнстэй байхгүй юу? Нэг нь Лус ТV-с ирсэн, нэг нь 5 дахь хэмжээстээс ирсэн, нэг нь 4 дэх хэмжээстэй хайр гарагаас ирсэн, нэг нь дэлхийн уугуул сүнс, нэг нь одоо бүр 6 7 8 дахь хэмжээсээс ирсэн сүнстэй ч юм уу. Ингээд шал өөр газараас бие биентэйгээ өмнө ямар ч сүнсний холбоосгүй байжгаад нэг гэр бүлт ингээд туршлага хуримтлуулах гээд гэрээгээд ирсэн сүнснүүд байдаг штэ. Тэгэхээр чинь сүнстэй, ухамсартай гэдэг утгаар нь хүндэлж хайрлж бие биенийхээ хувийн орон зайд жоохон гаргаж өгч харьцах хэрэгтэй. Тарих бол яах вэ нөгөө нэг яаж багаасаа програмчлсан тэрнийхээ дагуу л ажиллаж шүү. Багт минь биднийг багаас нь биднийг яаж програмчлсан юм. Биднэрт боловсрол олгож байгаа соён гэгэрүүлж байгаа байгууллагууд ч юм бүгдээр энэ хүн төрөлхтнийг боолчлохыг хүсдэг харын талынхны л програм штэ. Тэд нар биднэрт яаж заасан гэхээр хувийн орон зайд нь халдаж болно. Ойрхон байгаа юм чи ямар хамаатай. Ээжд бол аав бол аав, дүүл болдоо, эгчл бол эгч, найз бол найз. Ерөөсөө ийм байх хэрэгтэй гэл ингээд ийм үзэгдэлт зөвхөн энэ махан биеийн дүр авалтын үзэгдэлт ингээд хашаа хийцэн. Гэтэл цаад сүнсний орон зай, цаад ухамсарын орон зайд нь ороод үзэх нь чи шал өөр ингээд юмнууд байгаад идэг. Тэгэхээр энэ биднийг амьдралд асуудал гаргаж байгаа, бидний сэтгэл санааг унгаж байгаа, өөрийгөө үн цэнгүүгээр мэдэрч байгаа, хайр аз жаргалыг холоос мэдрээд ойроос мэдэрч чадахгүй байгаа асуудал бол бидний тархинд байт юм аа. Бидний эд исэн суудсан үзэл бодолд байт юм аа. Ерөөсөө л. Тэгэхээр одоо энэ хүмүүсээс нэх ихтэй ялгаа заахтай юм шиг болоод нэх их ингээл холт ингээл өндөрт суучаал ингээл энэ зэрэгт хүрэхэд бол хол байна. Би бол та нараас өндөрт байна гэл өөртөө янз бүрийн цол гуншиг өгөөл гэрэлтээр суугаад ах шаардлагагүй байна шүү дээ. Үнэхээр хүний төлөө гэж явж байгаа юм бол үнэхээр хүний төлөө гэсэн сүнсний ажилдаа өөрийг даалгавартай бол аль болох доошоо бууж дэрэгдэн байж харьцаж дэм өгч энергиээр нөлөөлж ингэж л байх хэвээр. Тэгэхгүй нөгөө нэг л өөрөөс чи илүү шүү, шүтээд бай, дээдлээд бай, хүндлээд бай гэл ийм замыг тавиад байна гэвэл энэ бол яг нөгөө дээд ухамсарт оршихуугийн хийдэг зүйл биш ээ. Бид нэр хоорондоо хол ялгаа заагтай хол байсан ч гэсэн хоорондоо ойрхон байсан ч гэсэндээ бүгдээрэнд нь хувийн орон зай, хүндлэл, бишрэл гэдэг ухаарл тийм байх хэрэгтэй гэдэг юм аа. Яг нь надад ч гэсэн энийг ойлгоогүй байхад бол сонин санагдажсэн. Дээр үеийн кино үздэг ч юм уу. Дээр үеийн түүх одоо уран зохиол уншихаар ингээд энэ одоо гэр бүлийн байж ч юм уу амар хоорондоо ёсрохуу ханддгийн те. Битгий маялаад байгаа чи гэж бараг зохиод авмаар байгаа шүү дээ. Одооныхоор харьцуул. Гэтэл одоо яг ингээд энийг ойлгосноос хойш ингээд харахад ер нь одоо бие биенийхээ хувийн орон зайг хүндэтгэж, бие биенийхээ сонголтыг хүндэтгэж, бие биенийхээ сонирхлыг хүндэтгэж эн чинь бас дотор нь их усрын те нэг хэсэг оч байгаа шүү.
харж ханддаг гэр бүлийнх нь байгаа шүү, сүнснийх нь байгаа шүү, сүнсний гэр бүл нь байгаа шүү, өвдөөц нь байгаа шүү. Хайрлж явдаг харсан даасан тэнгэр нь байгаа шүү гэдэг утгаар нь энэ хүн гэдэг өөрөө их тийм сайхан байдаг шүү. Гайхамшигтай сайхан сүнстэй шүү гэдэг утгаар нь харж харьцажсэн байгаа байхгүй. Одоо болохоор тэр нөгөө нэг мэлмээ, бэлэг талын мэлмийг хаагдсан зөвхөн тархиныхаа үзлээр хандаад тэгээд гадны орны одоо соёл Монгол руу ороод ирсэн. Нэгсэн баруун зах соёл гэж бид нэр ярьдаг те. Ингээл баруун зах соёлынхан ч болохоор ерөөсөө л хамаагүй харьцаж болно. Би бинийгаа угаасаа чи гэж дуудана те. Нэг хайхтар тэгж хүндлээд авах байхгүй юм л гэдгийг л оруулж ирэх хитрхи нөгөө нэг юм би бинийхээ хуурын заруу халдаал ороод бүгднгийн чи гэж дуудаал те. Ямар нөгөө нэг юм хүндлэл гэдэг юм байхгүй болгосон байгаа байхгүй. Тэгэхээр тэр хамгийн гол нь тэр насын ч юм уу, хүүрсийн ч юм уу, тэр зэрэг дэвийн ч юм уу албан тушаалын хүндэтгтэй биш цаад орон зайг нь л харж хүндэтгэжсэн байхгүй. Хичнээн хүн муу явж иж болно, алдаж онжиж болно. Гэхдээ энэ бол сонголтынх нь сүнснийх нь сонголт буюу хүндэтгэх орон зайтай байхгүй. Сүнснүүд өөрсдөө сонгодог штэ. За би энэ удаа тахир дутуу болоод төрөө. Ингээд би кармагаа шатаа эсвэл ингэж одоо хүнд туулал авснаар би сүнсээ хөгжүүлье. Зарим нь бол за би одоо ингээд архичин хүний дүрээр амьдрий гэдэг ч юм уу. Ингээл болж бүтгүй янз янзын дүрээр ингэж амьдрдаг. Энэ бол сүнснийхэн сонголт. Ямар замаар яаж үсэх юм, ямар туулал авч юу мэдэрмээр байгаа. А энэ сүнснийх нь орон зайг бид нэр хүндлэх хэрэгтэй байхгүй. Цаана учиртай л байж таараа. Тэ энэ маш их олон жилийнхаа одоо олон төрлийнхаа кармаг ингэж шатааж байгаа хүн байна. Эсвэл өөрийнх нь сонголт нь ингэж ирсэн хүн байна гэдэг утгаар нь сонголтыг нь бас хүндлэх хэрэгтэй. Тэгэхгүй бүгднийг авчил чи ийм байх ёстой штэ. Чи арх ууж болохгүй штэ. Чи архичин байж болохгүй штэ. Хүмүүс ингэж амьдраад штэ. Бусдыг харалтаа чи ингэж штэ гэд ингээд сүнснийхэн цаад юм ингээд ойлгоогүй, сонголтыг ойлгоогүй, учир шалтгааныг ойлгоогүй байж ингээл ингэх ёстой штэ, тэгэх ёстой штэ гэж заагаад байдаг байхгүй. Эхлээд бид нар яг хүнд зааж сайхан сэтгэл гаргаж зөвлөгөө өгч болно. Гэхдээ эхлээд нь тэр сүнснийхэн сонголт нь юу байсан бол сүнснийхэн сонголтыг бас хүндлэх хэрэгтэй шүү. Энэ бас энэ ч гэсэн бас сүнстэй их үүсвэрийн нэг хэсэг. Би ч гэсэн адилхан сүнстэй их үүсвэрийн нэг хэсэг гэж өөрийгөө болон бусдыг хүндэтгэж харьцах хэрэгтэй маа. За тэгжээч юм гэдэг чи итрэх гээд байгаа юм. Тэгэхээр ер нь бол яг би тэр сүүлд Одиссей гэдэг кино үзсэн байхгүй. Тэнчэнээс бас нэг юм ойлгож авлаа л та. Одиссейгийн өмнөх кинонуудыг бол яг нөгөө нэлээд хуучин гарч ирсэн учраас нэг үзээгүй. Тэгээ тухайд үзчихсэн ч гэсэн сайн ойлгоогүй байх. Тэгээ сүүлд гарсан кинон дэр болохоор ингээ ядуу гуйлагчтай битгий муухай харьцаа. Яагаад гэвэл ядуу гуйлагчт чинь бурхан ийм ядуу гуйлагчдын дүрээр явж идэм а гэсэн тийм шашны үзэлтэй юм бэл. Тэгээ ийм ядуу гуйлагчтай битгий муухай харьцаа энэ бол цэргийн дүрмээ гэд бүр хатуу юу яагаад өгцөн. Одоо тогтоогод өгцөндөө тэр кинон дээр нь гардаг юм билээ. Би тэр киног үзээ ойлгож авах. Энэ бурхан ч гэсэндээ ингэж ядуу гуйлагчны дүрээр явж иж болдго юм а, хөвчлэн ийм навсархаа дүрээр байдаг юм а. Тийм учраас хүндэтгэлтэй бас харьцах хэрэгтэй юм байна гэдэг утгаар нь битгий муухай харьц гэд бүр ингээд цэргийн хууль болгоод тэгээ заагаад өгчтэй бас л одоо юм мэддэг те ухаалаг хүмүүс байж тэ гэж бодож байсан. Тэгэхээр юм гэдэг гадна харагдаж байгаа шиг биш. Магадгүй одоо бидний эргэн тойронд тэр нөгөө нэг хаа холд очоод мөргөөд өчнөө олон мянган доллар төлөөд сургалтанд нь суугаад мөргөөд шүтээд байдаг тэр сүнснээс чинь илүү давсан сүнс магадгүй бидний эргэн тойронд байгаа юм л мэдэхгүй шүү дээ. Тэр хүн магадгүй өөрийгөө шүтүүлэх гээл эсвэл өөрийгөө яадгийн би мундаг гэж зарлаад явахгүй те зөвхөн л хүмүүсийн дунд орж нийгмийн дунд орж хүмүүст юм хэлэхгүй ч гэсэн энергиэрээ нөлөөлөх, эрчмээрээ нөлөөлөх нууцаар одоо далдуур тэр сэрэх хүлийг хийгээд явж байгаа юм мэдэхгүй байхгүй. Гэтэл хүн гэдэг амтан дандаа юмны үзэгдэл чанар дээр нь тулгуурладаг. Үнэтэй байх тусамд, хол байх тусамд, илүү гялцах тусамд, илүү гэрэл дээрээ гэрэл тавил өөрийгөө гэрэлтүүлээд байх тусамд, өндөр сэнтейтэй байх тусамд, гоё хувцастай байх тусамд ерөөсөө шүтэл мөргөөл идэг. Гэтэл тэднээс чинь илүү гээрч гисэн илүү суралцах юмтай хүмүүс бидний эргэн тойронд байна штэ. Ингэж бид нүдэ нэг хэрэгтэй байна. Эргэн тойронд байтаа хүний дотоод сүнс ч тийм байдаг. Одоо ингээ хүний дотоод сүнсийг хараад та бол тэдгээр төвчнөөс ирсэн сүнс байна. Танд ийм авьяас чадвар бэлэг байна.
гэхээр хүн итгэдэггүй. Хөөх би тийм мундаг сүнстэй юм уу? Би тийм юм чаддаг юм уу? Ямар сони юм бэ? Би чадна гэж өгөл өөртөө итгэхгүй. Гэтэл дотор нь хүртэл тийм юм заяачихсан. Дотор нь хүртэл тийм одоо өндөр дээд түвшний тийм ээ маш гоё ариун зүйл байхад өөрийгөө гутаана, бусдыг ингэж гутаана тэгснээ хүмүүст очиж шүтгэдэг дагаа хаа хол юмд ингэж зорж очино. За өөр нэг жишээ ярихад одоо энэ бясалгал инээтерээ сүнсний сэрэлт инээтерээ сүүлийн үед бол нэлээд газар авч байгаа шүү дээ. Тэрийг далимдуулаад бас энэтхэг төвдөөс баахан олон гүрүү багш нар ирж байна. Тэгээд яаж зүгээр ахад сүнсийг ингээд харна шүү дээ. Энэ үнэхээр хүмүүсийг гээрүүлэх гэж ирээд байгаа юм уу? Сэтгэл нь юу юм бэ? Сүнс нь одоо ямар төвшөнд явж байгаа? Одоо аль хаанхын зорилготой сүнсвэгээ харахаар хүүх сүнсийг бол ер нь гүйцэхгүй шүү. Гэхдээ яг суралцаж дөнгөж суралцаж байгаа тийм сүнслүүд байж болно шүү дээ. Заавал сүнс болгон тэгэл өндөр дээдээс ирсэн байгаа л тэгээ тэдэр нь гоё гэж бусдыг муухай гэсэн юм бол байхгүй. Бид нар ч гэсэндээ магадгүй хизээ нэгэн цагт ингээл адилхан доод түвшнээс эхлээл явж л байсан байж магадгүй шүү дээ. Тэрийг бол ялгах заалгах юм байхгүй байхгүй. Энэ муу, энэ сайн, энийг зайлуул гэдэг ч юм уу ингэж ерөөсөө ялгсан юм байхгүй. Гэхдээ нэг чухал юм байгаа нь хүн ер нь суралцаа хөрвөл дээд түвшнийхээ амнаас суралцсан шүү дээ. Тийм үстэй. Доод түвшнийхээ амнаас хүн суралцсан гэж байхгүй шүү. Жишээлбэл 6 дугаар ангийн хүүхэд 3 дугаар ангийн хүүхдээр хичээл заалгахгүй. 6 дугаар ангийн хүүхэд ажил 10 11 дугаар ангийн хүүхэд эсвэл оюутан хүнээс хичээл заалгах тийм ээ. Энгийнээр бодоход. Гэтэл сүнснийх нь ухаарлын хувьд, сүнснийх нь гарал үүслийн хувьд, сүнснийх нь одоо хөгжиж яваа тэр хөгжлийн үе шатных нь хувьд ингээд өөрсдөөс нь доор нөхөх сүнснээс доор тийм хүмүүс эренгүүтээ энд өөрсдөөсөө дээд шатанд гарцсан бүх юм ингээд бэлэгшээд одоо оюун ухамсар бүх юм хангалттай өгөгдсөн байгаа. Тийм сүнсэнд очиод хичээл заагаад мөнгө төгрөг аваад өөрийгөө шүтүүлээд явна гэдэг чинь өөрөө энэ орчлын ертөнцийн зам бус үзэгдэл болчиход байна. Хүмүүс ч гэсэндээ өөрсдийгөө танихгүйгээр тийм ээ өөрсдийнхөө нөөц боломжийг ухахгүйгээр өөртөө ихтгэлгүй загнаад өөрийгөө үнэлэхгүйгээс болоод тэр одоо доод ангийн хүүхдүүдээсээ хичээл сургалт авахгүй явж гин гэдэг чинь нэгдүгээр сүнсээ гутааж ин дагаад өвөг дээсээ гомдоож ин энэ нь бол ерөөсөө ингээд жамаараа зүү тогтолтой явах юм л ингээл эсрэг яваад байгаа байхгүй. Ийм үзэгдэл маш их болж байна. Тэгээ ядаж ингээд илүү ингээд төвшөнд явж байгаа тийм ээ. Өөрөөс нь ядаж 2 3 анги ингээд 2 3 шат ч юм ингээд илүү явж байгаа хүмүүсээс суралцвал их зүгээрээ ядчил доод ангийнхаа хүүхдээс ингээд юм суралцах гад яваад байна хүмүүс ингээд харахаар. Тэгэхэд бид ерөөсөө хайрлагдаагүй байна. Бид нар ерөөсөө үнэлэгдээгүй. Бид нар өөрсдийнхөө үнцийг, өөрсдийнхөө сүнсний гоо сайхныг ерөөсөө олж хараагүй. Бид нар өөрсөндөө маш их итгэлгүй болж, маш их сул дорой болж, өөрсдөө маш доогуур үнэлдэг болж. Яг тэрнгээрээ дамжуулаад бусад эргэн тойрныхоо хүмүүсийг яг тэгж хараад байна. Гэтэл бид нар өөрсдийнхөө үнцнийг хараад, өөрсдийнхөө гоо сайхныг мэдрээд явах юм бол эргэн тойрныхоо хүмүүсээс бас тэрийг хараад байгаа. Тэгэхээр бидний хайгаад байсан тэр суралцах гад байгаа тэр гоё сүнстэй хүмүүс, тэр гоё ухаарлалтай хүмүүс магадгүй таны хажууд ч магадгүй. Айлаас ирэхээр авдраа авах гэдэгтэй. Ер нь Монгол улсад ийм л юм болдог. Сүнснүүдийг харахаар нөгөө үнэлдэггүй, нөгөө дорой байсан зүйл нь харин суралцахаар биш ирэхээр хүндэлж шүтгэхэр хүн байдаг. Гэтэл үнэлээд хайрлаа шүтээд яваад байгаа хүмүүс нь бүр өөртөөс нь ч дорой сүнстэй байдаг. Ерөөсөө ийм учир зүйн алдчихсан замбрааг үтэлтэй бид нар болоод байна л та. Тэгэхээр тэр дүр, байдал, үзэгдэл, реклам тэр хаа холын юм ингээд битгий ирэл хийлээ, өөрөөсөө эхлээ, хажуу хавиргаанаас эхэл тийм ээ. Эргэн тойрныхоо хүмүүсээс суралцал та. Магадгүй одоо надад байхгүй зүйлийг тэр хажуу талын хүмүүс төрүүлээ суралцсан байж болно шүү. Надаас бүх юмараа илүү биш юм а гэхэд миний суралцаагүй зүйлийг хажуу талын хүмүүс суралцсан бол тэр хүнээсээ суралцъя л та. Тэгэж дутуугаа нөхөж явъя тийм ээ. Гэх жишээнээ ингээд ерөөсөө эргэн тойрон чинь бүх хүн, бүх зүйл ингээд биднэрт гоё өр өгөөжтэй байдаг, биднэрт багшлах зүйлс байдаг, бид нар эргэн тойрныхоосоо суралцах зүйл байдаг.
ерөөсөө ийм л ахгүй байгаа зүйлээ хүн ерөөсөө үнэлдэггүй. Бид нар ингээд Монгол орноороо ингээд аялаад Монгол орны маань байгалийн эрчим энерги ямар гоё одоо онгон тагшин байгаа лээ. Гэтэл Монгол орно голоо тий. Монголд ингээд ядуусан л бараг аялж байгаа юм өнгөтөөнүүд нь гоё гадаад орноор явдаг. Тэгэхээр тэр гадаад орны эрчим энерги байгалийн байдал ямар вэ? Зөвхөн тэр гадаадад илүү хол байгаа, илүү рекламтай хол байгаа, үнэтэй байхад гоё гэж бодчихдаг. Гэтэл өөрсдийнхөө энэ сайхан онгон тагшин байгалыг үнэлдэггүй ч юм уу. Тэгээд явсан ч гэсэндээ нэг үнэлж мүлддэггүй, хог могоо хайдаг, таалархадгүй тэр гоё өндөр хэмжээс давтамжийг нь мэдэрдэггүй тийм ээ. Бурхан өөрөө залраад буугаад ирсэн юм шиг тийм гоё эрчим энергиэр дүүрэн байхад тэрийг мэдэрдэггүй. Зүгээр л цаац байж лээ тэг байгаль гэж хайдаг. Гэтэл гадны оронд очихоор тийм ээ юмнуудын бишрээл, гайхаа, сүд олоол ингээл явдаг. Гэтэл мөн чанартай өөр байдаг ч юм уу. Ерөнхийдөө юм болдог. Тэр хідүүлээ ерөөсөө өөрийнхөө дотроос ахуулаад өөрийгөө болон эргэн тойронд байгаа хүмүүсээ одоо таны тэр шүтдэг дуучин жүжигчин эсвэл одоо тэр ямар гэгэрсэн багш гэдэг юм уу. Тийм хүмүүс байгаа юм шиг тийм нүдээр л харж сурах хэрэгтэй. Тэгжиж одоо хүндэлж, хайрлаж, орон зайг нь бас хүндэтгэж өөрийгөө бас тэр хэмжээнд хүндэж, хайрлаж, өөрийнхөө хувийн орон зайг бас хамгаалж тийм ээ. Ингэж яг хажуудгаасаа доторхоосоо доороосоо эхлэх хэрэгтэй юм аа. За тэгээ энийг ойлгоод ухамсарлаад хэрэгжүүлээд эхэлсэн хүний амьдралд бол үнэхээр маш гоё гайхамшигтай өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Олон зүйлийг ойлгож, олон зүйлийг ухаарч авах юм. Тэгэд хүн танд итгээд, тантай гоё харьцаад тийм ээ дундаа ороод өөр зүрхээ нээгээд ингэж яахт нь хэтэрхий хувийн орон зайд битгий халдаарэ. Тих тусмал хайрлаж, тих тусмал хүндэлж, тих тусмал хувийн орон зайг нь өөрт нь өгч ингэж хүндэтгэлтэй хандаарэ гэж хэлмээр байна. Тэгэхгүй ер нь хүмүүсийг хөвчлэн хараад хаа тэгэл итгээл дотн болол явсан хүмүүстэйгээ ерөөсөө үнэлэхээ байлдаг. Энэ муу угаасаа байж л идэв ш гэсэн тийм нэг үн цэнгүй байдлаар хандаж дээрлэх ч юм уу, хэтэрхий хувийн орон зайд нь халдах ч юм иймэрхүү юм бол маш их үзэгддэг, маш их мэдрэгдэж байна. Энд бас миний сэтгэл бас их өвддөг. Тэгээ үнэхээр тэр гуйлагч ноорхон хувцастай хүн магадгүй бурхан байгаад бидний дэр төр явж иж магадгүй шүү гэдгийг л бас сайн ухамсарлах хэрэгтэй юм шиг. За тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ талархлаа. Тэгээд миний саяны ярианаас олон зүйлийг ухаарч ойлгосон баха. Хүмүүст одоо саяны ярьсан зүйлийг хэрвээ ухамсарласан бол өөртөө ч сайн хэл надад тийм зам байна уу те. Бусад хүмүүс ч гэсэн ойлгох хэрэгтэй. Инглигээд дураараа харьцаж болно гэсэн үг биш ээ. Ингээд дундаа орлоо гэ те та нарт итгээд та нар ингээд гоё хүрээлтээ оруулаад инглигээд хэтэрхий хувийн орон зай руу халдаад өөн төглөөд ингээд хин ч юу ч шинэ үгсээ байж лээд гэсэн зүйлэр битгий хандаараа бас ингээд тодорхой хэмжээний хүндэл байдаг шүү гэдэг бас бусдтай хэлж ойлгуулж агаарэ. За баярлалаа.